Үйлчлэлийн яам гэж байгуулсан байгаа. Тэгэхээр бид нар энэ үнэхээр соёлынхаа асуудалд онцгой анхаарал тавьж байгааг энэ яам байгуулснараа хэлсэн юм аа. За ингээд бас нөгөө талаасаа манайхан ярьдаг Наврызын баяр бол хаврын баяр, хатуу хөтөө өвлийг давж өрн дулаантаа золгосны баяр. Дээр нь энэ жил нар улам их мандах болтугай, нартай өдөр улам байх болтугай гэж нарны баяр гэж бас нэрлэдэг юм аа. Ингээд та бүхэндээ хаврын баяр, нарны баярын мэндийг дахин дэвшүүлээ. Бүгдээрээ сайхан баярлцгаая. За ерөнхий сайдаа баярлалаа. Араахан мэд. Эрхэм зочин та бүхэндээ хандсан Монгол Улсын хурлын даргын илгээлтийг хүргэхээр хүрэлцэн ирсэн Улсын хурлын даргын зөвлөх Ноён Самбуугийн Ламбаг микрофоны өмнө орон залж байна. За мэдчилгээ. Баялагын аймаг болон их орныхоо 408 захист аж төрөн ажиллаж суугаа Казак айл өрх ард иргэд та бүхэнд өдөр шөнө тэмцсэн жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр тохиодог Навруз нарны баярын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Манай ажилсаг хичээнгүй Казак иргэд үеийн үед улс их орныхоо мал аж ахуй, газар тариалан, уулуурхай, үүдүр барилга, соёл урлагийн бүхий л салбарт нийт ард түмэнтэйгээ мөр зэрэгсэн хөдөлмөрлөж үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн сайхан үйлс бүтээлтэй билээ. Арчил зах зээлийн тогтолцооны энэ үед ч тэр уламжилт хөдөлмөр бүтээлийн ажил үйлсийг улам эрчимтэй үргэлжлүүлэхэд нийтийн нэгэн адил Казак иргэд маань итэг зүтгэл гарган ахуй амьдрал нь дэвжин дээшилж хөдөлмөрлөж байгааг Казак түмнийхээ хаврын баярын энэ өдөр тэмдэглэхэд таатай байна. Монгол улсын иргэдийн эрх ашигт нийцсэн хууль тогтоомжийг боловсронгуй болох талаар улсын хурал онцгой анхаарч байгаагаас гадна алслагдсан хязгаар нутаг Баялагын аймагт хийгдэх бүтээн байгуулалт хүн амын ахуй амьдралыг сайжруулахад чиглэгдсэн төрийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх талаар шинжилгээний засгийн газар чиглэл өгч тус дэм үзүүлэн ажиллаж байна. Тухайлбал асхтын мөнгөний ордыг ашиглах ажлыг төргөвчлөх үүднээс зам тавих ажлыг эхлүүлж, битүү зах худалдааны төв, аймгийн нэгдсэн эмнэлгийг төшөглөн орчин үеийн онцлогооны төв байгуулах, орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хөдөө орон нутагт ажлын байр бий болгоход төрөөс ихээхэн анхаарал хандуулж байна. Монгол улсын нийт Казак иргэдээ улс хурлын их баярын өдөр Наврузаар сайхан баярлаж, илгээрээ инк амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын үлзийтэй ирээдийг өргөн дэвшүүлье. Монгол улсын хурлын дарга Зандаа хүүгийн Энкол. Баярлалаа. Өргөсөн өрөөл бат дүүрэн сайхан оршиг болтугай. Баярлалаа. За ингээд өнөөдрийн энэхүү Навруз баярын хүндэтгэлийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм зочид та бүхнийг Баян-Өлгийн аймгийн Казак түмний ёс заншлыг илтгэн харуулсан үлэмрийг дэлгэсэн за мөн Навруз Кужэ за тэгээд манай ерөнхий сайд хэмээн дуртай Каз тэргүүднийг бас та бүхэнд амсуулах энэ хүндэтгэлийн үйл ажиллагаанд ёс заншилтай манай Казакийн ард түмний дуу хоор уламжилт урлал тэргүүдэнтэй танилцах ясхан аялал өрж байна. За тэгэхээр бид эх орны маань төв зэг болсон Сүхбаатарын талбайгаас та бүхэндээ шууд мэдчилж байна. Тэгэхээр Навруз 2013 өдөрлөг маань өнөөдөр 11 цагаас эхэлсэн байгаа. Тэгээд одоо 18 цаг хүртэл үргэлжлэн явагдах болно. Одоо ингээд та бүхэн одоо сая манай хүндэтгэлийн зочид маань бас та бүхэндээ мэдчилж бас нээлттэйгээ үгийг хэлсэн байгаа. Тэгээд өнөөдөр эх орны маань төв зэг болсон Сүхбаатарын талбайгаас та бүхэнд Казак ир баригдсан байгаа. Тэгээд энэ Казак ир дотор одоо Казак ёс заншлыг илтгэсэн сайхан музейнүүд байгаа. Ёс заншил өв уламжил мөн Наврузын эдээ будаа мөн Наврузын гол шүүс усан одоо нэг көшөө гэж хэлдэг. Одоо та бүхэн көшөөг амсаж болно. Мөн 15 цагаас та бүхэн бас соёлын төв өргөнөөс шууд концертыг та бүхэнд бас манай Монголын үндэсний хоолойн тийм телевизийн MN2 телевиз шууд дамжуулан хүргэх болно. Ингээд та бүхнийг Сүхбаатарын талбайд өрн залж байна. Ай газанда
Ай самаурында шай қайнаған, ауыл жатыр той жасап ат шаптырып, атасының дәстүрін мақсат біліп, қызыр қазақ қарайды қыр басынан, лақтырып шашуын сақ-сақ күліп, ауыл жатыр той жасап ат шаптырып.
гэхээр за модон тавг модон халбаг за энэ уур нүдүр байгаа энэ доол. За энэ мөнгөн тоногтой бүлүүр айраг бүлдэг. Уур нүдүр нагаа. За энэ хөнөг. За энэ хөнөг бол онцлогноод гүс адаг Тэмээний бүхийн арсын хатаач хийсэн. Гүс адаг хөнөг байгаа. За мөн энэ бол биеинд маш сайн энээр айр хийгээд. За энэ бол тулам ингээд ийм музейн шилдэг үзмөрүүдээр товч танилцсан. За баярлалаа. Одоо юм ярихгүй гарах гэж байгаа ч. За Монголын үндэсний орлогын төлөөс явж байгаа танд Наврын баярын мэнд хүргэе. За улс болон ах болсон төр төвшин төмөн болон амгалан байх болтугай та Казак төмөндөө нийт ард түмэндээ баярын мэндчилгээ төвшөлтгүй юу? За энэ Наврын баярын мэндийг та бүхэндээ дэвшүүлье. Манай Казак төмөн олон зуун жил тэмдэглэж ирсэн түүхэн ийм сайхан баяр. Энэ жил бол бүр гоё болж байна. Манай Бакад арга шинчиллийг дэмжиж шинэ байдлаар зохион байгуулж байгаасэн Сүхбаатарын талбай дээр бас ёс заншлаа харуулад олон төмөнд одоо энэ гэрт бол Баян-Улгийн аймгийн музейд зарим үзмрүүдийг авч ир тавиад үзүүлээд ингэж байна. Би бол одоо хүүхэд байхасаа бас эднэрт Казак хүүхдүүдтэй тоглож өссөн. Тэгээ би түрүүн бас хэлсэн одоо надад бол их ойрхон 3 юм байдаг. Доомбор хөгжин байдаг, бүргэд байдаг. Тэгээд одоо каз байдаг. За муухан үдснэ гэдгээ одоо тэгтээ яг. Ер нь бол бас одоо жишээлх юм бол каз гэдэг бол бас манай Казак төмөн яаж энэ хоол ундыг удаан хугацаанд яаж одоо зөв хадгалж явах вэ гэдгийг бас хийсэн мундаг технологи байхгүй юу? Бас ёс заншлын. Гэх мэтчлэн үнэхээр бас олон сайхан юмыг бас олон нийтэд тавьж үзүүлж сонирхолж байгаа нь бас энэ ёс заншлыг хадгалах, хөгжүүлэх, уламжлуулахад бол их чухал арга хэмжээ бол энэ жилийн хаврын баяр, нарны баяр бол бүр их сайхан болж байна. Тэгээд Казак төмөндөө монголчуудаа баярын мэндийг дахин дэвшүүлье. За баярлалаа, сайхан баярлалаа.
уламжлалт баяр, Наврын баяр улсын маань нийслэл Улаанбаатарын маань төв талбайд болж байна, үргэлжилж байна. Ингээд бид улсын их хурлын гишүүн төлөвлөгөөнтэй уулзж байна. Ингээд та баярын мэдлэгээ дэвшүүлэхгүй нийт ард түмэндээ. За энэ жилийн баяр их онцлогтой болж байна. Монгол улсын төв талбай, Сүхбаатар талбайд Казахын зан уламжлалаа нийт олон ард түмэнд үзүүлж байгаагаар их онцлогтой юм. Энэ баярыг өгтөж нийт монголчуудаа тэр дундаа Казах түмэнд Наврын баярын мэндийг хүргэж шинэ он, шинэ жил, шинэ Наврыз маань одоо элбэг дэлбэг он байх болтугай, амьдрал сайхан байх болтугай гэж өрөөё. Улс он болсон, ах мол болсон агайн. За ер нь Наврын баярыг бол бас нэг хэсэг хугацаанд бол бас цагаансаар Наврын баярыг бас нэг тэмдэглэхэд бас юм хаалттай үед байсан шүү дээ. Нийгмийн үед. Тэгэхээр одоо ингээд та бага насндаа одоо Наврын баярыг тэмдэглэжсэн дурсамжаас нийт үзэгчдүүнтэй хуваалцаад. Наврын баярыг бид хязгаарлалт байдлаар тэмдэглэж байсан. Зүгээр айл хэсэж нэг көшөө идж уудаг юм л байсан юм. За ингээд 90 оноос хойш өргөн болдог. Одоо улс үндэстнэрээ бахархадаг. Одоо үндэстнэрээ бахархадаг. Үндэсний бахархал болгож тэмдэглэж бас үндэснийхээ өв уламжлалыг нийт олон түмэнд дэлхийд даяараа одоо үзүүлж харуулдаг ийм сайхан баяр болж байна. Тэр ч байтугай энэ жил бүр Улаанбаатарын төв талбайд нийтийн баяр бол тэмдэглэж байгаагаараа онцлогтой байна. Ингээд цаашдаа бид улс үндэстнэрээ бахархадаг, өнөтгөрөө бахархадаг ийм уламжлалтай нэг зүйлийг онцолж хэлэхэд дэлхийд амьдарч байгаа 40 гаруй амьдарч байгаа казахууд дундаас Монголд амьдарч байгаа казахууд зан заншил, ёс заншлаараа хэл соёлоор хадгалсан, өнөөн төрөөр хадгалсан хэсэг нь гэж одоо дүгнэгддэг юм аа. Энэ бол Монголын төрийн үеийн төрийн одоо явуулсан үндэсний талаарх зөв мэрэгэн бодлого, нөгөө талаараа казах түмний одоо итгэл тэмүүллийн үр дүн гэж хэлж болох юм. Энэ уламжлал маань цаашдаа улам бэхжиж одоо хойч үеийн уламжлална гэдэгт бол найдаж байна. Ингээд төр зочигтой талархаж явдаг бас хэлхэн зүйтэй. За баярлалаа. Улс он болсон, ах мол болсон, Наврын мэрэгэн схутуусан. Төр төвшин жагс тойлонгос дараагаин. Төр төвшин төмөн болон амгалан байх болтугай. Ингээд Наврын баярын маань арга хэмжээ улсын маань нийслэл Улаанбаатарын төвцөг Сүхбаатарын талбайгаас үргэлжиж байна. Бид одоо Наврыз 2013 өдөрлөгийг одоо Сүхбаатарын талбайгаас шууд дамжуулан хүргэж байна. Монголын үндэсний олон нийтийн төсвийн эмэн эрдлээс. Тэгэхээр бид өнөөдөр Сүхбаатарын талбайд маань одоо казах түмэн маань өөрсдийнхөө ёс заншил, өв уламжлал, түүх соёл бүх юм харуулсан юм гэрүүдийг бол одоо барьсан байгаа. Энэ та бүхэн бас казах гэр дотор борилон сааж байна. Ингээд энд бас одоо бороо зан олон маань бас өөрсдийнхөө эдээ бодоо хувц сандартайгаа үрзээрсэн байна. Ингээд та бүхэн маань одоо нийт казах ард түмэндээ, нийт Монгол түмэндээ баярын мэдлэгээ уламжлахгүй юу? Юуны өмнө хорон сүлэрсэн бит баярлгуучуудтай нөгөө Наврын баярын гал халуун мэндийг хүргэе.
зөн олоорноо сайхан баярлаасаа гэд ингээд манай Баярлгийн аймагч бас олон янз түндэст нь бүрээ дураанхаа дөрүүдүүд оршин тогтнодог суурьждаг. Тэр улсуудын төлөөлөл гэдэг утгаараа бид нэр ингээд сайхан хувцас өмсөд бүгдээрээ сайхан Сүхбаатарынхаа талбайд Наврсын баярыг тэмдэглэж байгаа баяртай байна. Ингээд баярлалаа бүгдээрээ сайхан баярлаарай гэж хэлье да. За Тува төвний манд төлөөлөлтөнд хүрэлцэн ирсэн байна. Тэг би юуныхаа урийнхаа хүн байна. Тэгээ манай урагчид бол үлгийчүүдтэй казакуудтай зэрэгцээ орчдөг. Маш сайхан үндэстэй. Бид нар бол энэ үндэснийхээ соёл уламжлалыг ингээд сэргээж явахын тулд бол хүн бүхэн тэмцэх ёстой. Би бол соёлын тэргүүний ажиллаж урт насны гэдэг хүн байна. Ассаламу алейкум барлық өлгий халықтарына Наурыз мейрамымен құттықтаймын. Сондықтан ата анам туыс туғандарыма бүгін сәлем. Мен айтқаның за. Наурыз мерекеңіз құтты болсын. Барлық қазақ халқын Наурыз мейрамымен құттықтаймын. Барлық ағайындарды Наурыз мейрамымен құттықтаймын. Улыс оң болсын, ақ мол болсын. Тэгэхээр үнэхээр бас эдээ удаа дастархан дүүрэн ийм бас Наурыз баяр маань өөрөө ийм дундчтай ийм сайхан баяр. За энэ өнөөдөр бас шинжлэх ухааны технологийн их сургуулийн доктор профессор Гүлнэр багш маань бас энд хүрэлцэн ирсэн байна. Тэгээ та бас нийт ард түмэнд одоо шууд нэвтрүүлэг маань эх орондоо явж байгаа. Тэгээ баярын мэдлэгээ уламжлахгүй юу? За баярлалаа. Өнөөдөр Казак ард түмний Наурыз баярыг Сүхбаатар талбайд өргөнөөр тэмдэглэж байна. Ерөнхий сайд маань ирж бидэд нэмжлэгээ хүргэлээ. Тэгээд энэ 5 гэрт бол сум сумаараа байна. Та нарын орж ирсэн гэр бол Сэнгэр булган сумын одоо иргэд үндэснийхээ хувцсыг өмсөд үе үеийнх нь хөгшөд залуус Казак ураанхаа Тува хувцсуудыг өмсөж өнөөдрийнхээ баярыг өргөн хэмжээгээр тэмдэглэж байна. Энэ дашрамд нийт ард түмэндээ Наурыз баярын халуун мэндчилгээ хүргэе. Баярлалаа та бүхэн. Сайхан баярлалаа. За баярлалаа. Тэр ерөөд батарч болтгоо. За ингээд бас энэ Казак ээж юм тий ийм сайхан хувцснаар хэрэгэлтэй ингээд хүн сууж байгаа. Тэгээд одоо та энэ хувцснаараа танилцуулаад бас нийт ард түмэндээ баярын мэдлэгээ уламжлахгүй бас энэ сайхан өргөө дотор бидээс байж шүү дээ. Монгол цайтан ба. За би одоо манай Казак үндэсний энэ нас тогтсон эмэгтэй хүний өмсгөл нь одоо кемешек. Энийг болгож чулаавш гэдгийг. Энд болоо төвөлдөрөх гэдгийг. Тий. За энийг чинь заавал үнэтэй цэнтэй зүйлээр хийж өмсөж явах нь албагүй. Өөртөө тохируулаад сайхан хэлбэр одоо кеп маягийн аятаахан хийгээд ингээд өмсөөвөл хинт ч гэсэн одоо тааруухан тийм харагдахгүй л дээ. Ер нь. Тий. Тэгээд материалын хувьд ч гэсэн тийм ч их нэг үнэтэй цэнтэй юм орохгүй. Тий. Ингээд одоо иймэрхүү Наурзын баяр болно үйл явдалд оролцоолаа гэхээр би одоо яарав сандруу иймэрхүү юм хийгээд ирсэн. Одоо би бол 64 настай хүн. Тэгэхэд чинь залуу хүүхэд одоо ийм залуу охтууд бол ийм юм өмсөхгүй. 60-аас дээш насны усуд их захимжтай үндэсний хувцсны нэг. За баярлалаа. Өөр чинь баярын мэд хүргэе. Наурзаар сайхан баярлаарай. Тэгэхээр бид бас энэ ах дастархан гэдэг одоо энэ үнэхээр баярын сайхан ширээн дээр байж байна. Тэгэхээр баярын ширээний тухай бас Гүлнэр багш маань хэлчих үү те? Тий. Одоо Казак түмэн маань бас эдээ бодаага илбэг дэлбэг байх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Манай нэвтрүүлэг маань шууд явж байгаа их хөрөн даяар. За баярлалаа. Тэгэхээр Наурызын баярын зан заншил гэж бас өргөн үрээ те. Тэгэхээр өнөөдрийн манай энэ гэрт яг Наурыз байх ёстой, дастарханд байх ёстой цагаан идэ ааруул манайхаар гурттай байтамс. За тэгээд хамгийн одоо хүндтэй болвол энэ юу мах тийм ээ толгой одоо хоньны толгой ингээд сайхан хөөхөлж тавьсан байна. Тэгээд хамгийн одоо бас хүндтэй бол бас баварсак. Баварсак бол бас ингээд энэ гэрт бас хийгдээд ингээд тавьсан байгаамаа. Тэгээд өнөөдөр бол айраг цагаан идэгээр бол бас орж ирсэн иргэдээ бол бид нэр дайлж цайлж байгаа. Тэгээд ёс байдаг. Ер нь Навралаар бол 40 айлаар орж цагаан идэ амсдаг гэсэн сайхан удамжил байна. За энэ ташрамд бол өнөөдрийн баярт бол үе үеийн одоо энэ Казак үндэстэн Тува ураанхай үндэстнүүдийн маань залуучууд, дунд үе, ахмад үе гадаа бол бүр хүүхдүүд хүртэл үндэснийхээ хувцсыг ирсэн. Өнөөдөр гадаа жоохон сэрүүхэн байгаа боловч үүнийг үл харгалзсан бүгдээрээ үндэснийхээ хувцсыг би ч одоо даагчаад байгаа болохоос бас аминдаа бас үндэснийхээ хувцсыг өмсчээ зансж байна. Тийм болохоор өнөөдрийн энэ баяр бол үе үеийн залуучуудаа бас үлгэр жишээ болохоор зан заншлаа мэдэх бас их боломж бас нэгдэж гэнэ үү гэж ойлгож байна.
тэгээд өмнө бол бид нар ингэж өнөөдрийг шиг энэ жилийн шиг өргөн үрээтэй тэмдэглэж байгаагүй. Баян-Улгийн аймгийн нутгийн зөвлөл маань энэ жил нийт ард түмэн өнөөдөр Сүхбаатарын талбайд ирсэн хүн болгон энэ Навруус баярыг зорж ирж байгаа. Энэ зорж ирж яхад орсон айл болгон гэр болгонд болоод одоо уламжлалт энэ дастархаанаас эдээ будаа элбэгтэй энийг бол цайж орж гарах ийм боломж нэгдэж байгаа шүү. Навруусаар сайхан баярлаарай. Баярын мэнд хүргэе та бүхэнд. За баярлалаа. Таачсан сайхан баярлаарай. За энд бас ах сахал маань байж байна. За танд Навруусын баярын мэнд хүргэе. Баярлалаа. За улстан улаг өнө гутуу болсон. За нийт түмэндээ бас одоо цэнхэр дэлгэцээр эх оронд Эмэна эрдлүүлсээр Навруусын баяр маань эх орны маань төв цэг болсон одоо Сүхбаатарын талбайгаа шууд дамжин хүрж байгаа. Баярын мэндчилгээ өрөхгүй юу? За. Монголдың барлық халқына, оның ішінде қазақ халқымызға мына 2013 жылы не ойлаған ой сәтті болып, жұмысынан, денсаулығынан табыс күтемін деп ойлап отырмын. Монголын нийт ард түмэнд Навруусын баярыг тохиолдуулаад эрүүл энх аз жаргал юу сансан ёсун өсөлн ёсчлон биелэхийн ёроолыг дэвшүүлье. Та нөхд 2013 он аз жаргал эрүүл энх элбэг амьдрал хайрлах жил болох болтугай гэж өрөөе. За тэр өрөөд батарч болтугай. За та нийт ард түмэнд мэндчилгээ төвшөлгүй юу? Би Батчилтан гэдэг хүн 64 настай 68 нас болж байна. Уранхай хүн. Ер нь тэгээ түүхээс манай Уранхай газаг ард түмэн бол түүхний сахтуу төрөл садан болж явсан ийм түүхтэй. Аль цагаан Уранхай цагаан сар газагийн Навруус баярыг бол ер нь ижилхэн тэмдэглэдэг ийм уламжлалтай. За ингээд энэ баяр маань нарны баяр гэдэг нэртэй тэр тэтрүүг мэдж байгаа. За тэгэхээр мандж байгаа нар шиг манай ард түмэн өөрөлдөн гэж эрүүл сарвал энх тун олон түмнээрээ баярлан баясж явах болтугай гэж ярив да. За ерөөд утарч болтугай. За та баярын мэндчилгээ төвшөлгүй юу? За баярлалаа. Би Баян-Улгийн аймгийн буян цэмэн иргэн байгаамаа. Харьяатanta Улаанбаатарт нутагладаг өнөөдөр манай Казак түмний Навруусын баяр болж байгаа энэ үйл явдлыг одоо тохиолдуулаад Монголын нийт ард түмэндээ болон манай Казакын ард түмэн Уранхай одоо ястан үндэстнгүүд одоо бүгдээр энэ Навруусын баярын мэндийг дэвшүүлж эрүүлэн сайн сайхныг хүссэн ёроо. Та бүхэн маань одоо энэ Навруусаа сайхан одоо баярлж одоо Элгарын хамгаалалтын төрлөөрөө төвшин хамгаалтанд сайхан тэмдэглэж одоо өнгөрүүлээрэ гэж одоо ингэж хүсэж байна. Одоо Монголын нийт ард түмэнд бас Навруусын баярын мэндийг дэвшүүлье. Нутгийн ард түмэнд бас мэнд хүргье. Буянтын ард түмэнд бас одоо Навруусын баярын мэндийг дэвшүүлье. Та бас ер нь бага наснаас эхлээд Казак түмэнтэй Казак наас нөхдөдөө бас ингээд Навруус баярыг тэмдэглэж ирсэн байх та. Тэр дурсамжууд байсан. Тий, ер нь бол одоо манай Казакын ард түмэн Уранхайлаа. Тэгээд одоо биднээс бас Навруусын баярыг одоо бас тэмдэглэдэг, хамтарч тэмдэглэдэг одоо тэр үе уламжлалт одоо 9 жилээс одоо өг цэцлээс ингэж уламжлаж ирсэн юм. Түүхт одоо сайхан баяр байд юм аа. За таны хувьд? За би Баян-Улгийн аймгийн буян цэвэн хөнөө. Одоо Улаанбаатар хотын Дэнжимэнгад амьдарч байгаа. Тэгээд Навруус хот болсон. Одоо би Баян-Улгийн аймгийн одоо банкнд ажиллаж байсан Зиналхан даргадаа бол баярын мэндчилгээ дэвшүүлээ. Нодлон нөгөө эдийн засгийн нөгөө юу болсон банкныхаа даргад банкны Баян-Улгийн аймгийн нийт банкнд ажиллаж байгаа бүх хүмүүстэй баярын мэнд хүргэе. Баян-Улгийн аймгийн буян цэвэнд ажиллаж байгаа банкны хүмүүстэй мэнд хүргээд нийт ард түмэнд бүгдэд мэндийг дэвшүүлье. Тэр ерөөд батарч болтгоо. За ингээд Монголын үндэсний олон нийтийн телевизийн Эмэна эрдлүүлсээс одоо эх орон даяар Навруус баярын өдөрлөгийг эх орны маань төв цэг болсон Сүхбаатарын талбайгаас шууд дамжуулан хүргэж байна. За ингээд бас энд бас эрхэм мөндөдтэй зочд маань энд хүрсэн маань та бүхнээс бас Навруус баярын мэдлэгийг нийт ард түмэндээ өргөхгүй юу? За та бүхэнд өнөөдрийн Навруусын баярын мэндийг хүргэе. Та бүхэн сайн мэдж байгаа Навруусын баяр бол хаврын баяр. Энэ Навруусын баярыг Монгол улсынхаа нийслэл Улаанбаатар хот өргөн дэлгэр тэмдэглэж байгаадаа маш их баяртай байна. Манай нутгийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа Навруусын баярын арга хэмжээнд танай хамт олонны зүгээс эхнээсээ одоо эцэс хүртэл оролцож байгаадаа танай хамт олонд бас ажлын өндөр амжилт хүсье. За Монголын нийт ард түмэнд тэрэн дотроос Монголын өнцөг буланд амьдарч байгаа нутаг нийтэн ахын дүүстэй Навруусын баярын мэндийг хүргэж улс он болсон
ах мол болсон гэсэн ерөөлийг өргөн дэвшүүлье. Тав хүнд баярлаа. За ерөөд Батаршгалтгой таны хувьд За юу баялгээс ирсэн баялгийн дулаан станцын маргаат гэдэг юм байна. Энэ жил онцлог нь бол ерөөсөө шинжилсэн зарсан газрын шинэ юм болж байна. Нөхөр одоо анх удаа нэг тал бай дээр манай Наврузын баярлж байгаа их баяртай байна. Тэгээд бас баялгийг танд хэлэхэд улс он болсон, ах мол болсон, элэм заман отгоон тэнш болсон их баярлаа. Цаашдаа бас энэ анх удаа болж байгаа бишөө өргөсөх, бишөө цаашдаа бүр том боломж болох болов гэж бодож байна. Их баяртай байна. Баярлалаа. За ингээд бас оюутан залуучуудын маань төлөөлөнд хүрсэн ирсэн байна. Улс он болсон, ах мол болсон, төр төвшин төмөн олон амгалан байх болтугай. Наврус хоёр сайхан баярлж байна уу? Сайхан баярлж байна. Сайн байцгаана уу? Ингээд бүх казакуудтай Наврузын баярын мэндийг хүргэе. Мөн нийт оюутнууд Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа нийт казак оюутнууд, казак гэрэттэй Наврузын баярын мэнд хүргэе. Улс он болсон, ах мол болсон. Сайхан баярлаарай. За баярлалаа. Тэр өрөөд Батаршгалтгой. За ингээд Наврус 2013 өдрөлөг маань одоо эх орны маань төв зэг болсон Сүхбаатарын талбайгаас шууд дамжин үрж байна. За ингээд усыг хурдан эрхэн гүшүүн төрийн байгуулалтын байнгын орны дарга, Баялаг аймгийн нутгийн зөвлөлийн дарга эрхэн Бакид та бүхнийг бас уулзаж байна. Манай нэвтрүүлэг шууд эх орн даяар шууд дамжин үрж байгаа. Танд баярын мэнд хүргэе. За баярлалаа. За ингээд одоо Монголын нийт ардтманд баян үлгийчүүдтэй Наврус баярын халуун мэндчилгээг дэвшүүлье. За тэгэхээр энэ жилийн Наврус баярын онцлогийн талаар та бас нутгийн зөвлөлийн даргын үед бас одоо энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа хүний үед бас онцлогуудын бас үзэгч төмөндөө өргөж өгвөл. За энэ жилийн одоо Наврус баярыг Улаанбаатар хотноо бол Баянүлэг аймгийн нутгийн зөвлөл жахан өвөрмс хэлбэрээр зохион байгуулж байгаа. Ямар хэлбэрээр гэвэл ер нь бол бид бас энэ аливаа ард түмний баяр гэдэг чинь бол зөвхөн тухайн ард түмний баяр биш, нийт ард түмний баяр гэж ойлгодог. Жишээл цагаан цар гэхэд бид нар бүгдээрээ бол одоо айл болгоноор орж одоо цагаалдаг. Тэрнтэй адилхан казак түмний Наврус баярыг энэ жил бол Сүхбаатарын талбайд одоо казак гэрүүд барьж зан уйл, ёс заншлыг нь одоо сурталчлахаар энэ талбайд явж байгаа хэн боловч энэ баяртаа танилцах, баярын үйл ажиллагаанд оролцох ийм боломжоор хангасан хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой байна. Бас Наврус баярын маань өөр ингэсэн бас онцлогуд байгаа шүү дээ. Өнөөдөр ингээд казак гэрийн тухай таны хувьд. За тэгэхээр энэ талбайд өнөөдөр бол бид чинь 5 одоо казак гэр барьсан байгаа. За эндээс бол өөр ингэсэн онцлогтой. Тэгтээ нийтдэг зөвлөний үгцэрэг энэ казак гэрийн энэ доторх нь одоо хээ угал зүхээ одоо казак эмэгтэйшүүдийн гараар үтсэн жинхэнэ одоо натурал гэдэг юм уу одоо казак түмний эмэгтэйшүүдийн гар урлын одоо хөдөлмөр шингэсэн ийм одоо гэрийг болоос одоо олон түмэнд танилцуулж байгаа. За мөн одоо энэ гэр дотроо бол одоо үндэсний одоо хувцас, ахмадын, хүүхдийн гэх мэт мөн одоо Баянүлэг аймаг гэдэг чинь өөрөө зөвхөн казак удаас үрдээгөө бас одоо Уранхай, Тува, Дөрвөд гэдэг одоо манай ард түмэн найрсаг ард түмний хувцсны одоо үзүүлбэрийг бас одоо хамтд нь танилцуулж байгаагаар бас онцлогтой байна. Дастарханы хувьд за дастарханы хувьд бол айл болгонд бол одоо өнөөдөр дастарханаа дэлгэж хүмүүст төлөөлж байгаа. За энэ дастархан дээр бол одоо гол онцлж хэлэх зүйл бол Наврус хөжөө юу одоо Наврус шөл гэж байдаг. Наврус шөл нь бол одоо өөрөө бүрэлдэхүүнтэй 7-оос доош төрлийн одоо эдэний дээж агуулсан их хамттай шөл байдаг. Энэ одоо эдэний дээжээр ч гэсэн одоо амталгаа хийх ийм одоо үйл ажиллагаа явагдаж байна. Энэ жилийн үед бас сая Сүхбаатарын талбайд одоо яг нээлттэй арга хэмжээнд маань одоо ерөнхий сайд маань хүрэлцэн ирлээ шүү дээ, тийм ээ. Төр засгийн зүгээс их анхаарал тавьж байна да. За энэ нь бол одоо энэ жилийн одоо Наврус баярт бол манай Монгол улсын төр засгийн өндөрлгүүд их аж ахуй хөдөлгөгч байна. За Монгол улсын ерөнхийлөгч бол одоо Монголын нийт ард түмэнд бол мэндчилгээ дэвшүүлсэн. За өнөөдөр бас одоо заваараа бас одоо энэ өдөрлөгийн ажиллагаанд хүрэлцэн ирж оролцсон өдөөс хойш. За үүний зэрэгцээ бас 3 цагаас соёлын төвөргөнд тоглох концертанд оролцож одоо баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлнэ. За дөнгөж сая одоо ерөнхий сайд маань одоо ирж бас одоо мэндчилгээ дэвшүүллээ. За улсын хурлын даргын одоо мэндчилгээг бас улсын хурлын даргын зөвлөх одоо ламбаагаа бас одоо уншиж танилцууллаа. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо бие биендээ дарганаар одоо мэндчилгээ дэвшүүлж байгаа хэрэг биш. Энэ бол
энэ баярыг хамтдаа төр засагтаа хамтдаа тэмдэглэж байгаагаар их онцлогтой байна. Тэр энэ Наврус баярыг бол одоо мэдээж бид ардчилсан ардчлаас хойш их өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон шүү дээ. Өмнө нь бол их бас урд нь цагаан сарыг бид бас нэгдэлчтэй баяр ч гэдэг юм уу одоо бас тэмдэглэдэг байсан. Таны хувьд одоо бага наснд Наврус баярыг яаж тэмдэглэж байгаа? Та Баялаг аймгийн Цэнгэл сумын уугуул биш үү тий? За энэ дашмилгэлэгтээ нь бол манай Баялаг аймгийн 13 сум бол бас одоо энэ 5 гэрийг хувааж авч бас одоо бэлтгэлийг хангасан байгаа. Яг одоо энэ ярилцлага өгч байгаа гэр бол одоо бас одоо Цэнгэл сум бас хариуцсан гэр байна. Тэм учраас одоо энэ гэрүүдийг бэлтгэхэд гэрээ авсарч одоо барихад гүн тусалсаа үзүүлсэн одоо манай нутгийн нийт иргэдтэй бас энэ дашрамд бол одоо талархлаа дэвшүүлье. Би танаас асууж бага наснда Наврус баярыг яаж тэмдэглэж байгааг дурсамжаас. За тэгэхээр би ч одоо 50-аад оны сүүлээр төрсэн хүн шүү дээ. Тэр үедээ бага байхдаа мэдээж тэр үедээ бол Наврус баярыг бас тэмдэглэдэг байсан. Айл одоо хотлороо бол бас одоо ингээд айл хэсэж тэр үедээ бол мэдээж идэ удаа бас хомс байсан шүү дээ. Тэглээч гэсэн одоо хүүхд ах цагтаа үедэнд бол одоо айл амтнаар хэсэж идэ удаа амсах нь бол их сонирхолтой сайхан байдаг байсан. За тэгээд дараа нь одоо хуучин нийгмийн үед социалист нийгмийн үед бол одоо цагаан сарыг ч ялгаа байхгүй, Наврус баярыг ч ялгаа байхгүй одоо хориглосон байгаа шүү дээ. Тэгээд ардчлалын ачаар 90-ад оны эхлээс эргээд одоо энэ Наврус баярыг одоо жинхэнэ утгаараа тэмдэглэж эхэлсэн. Одоо яг хөдөө орон нутгт Баянхөлөг аймагт гэх юм бол маш өргөн дэлгэр тэмдэглэдэг шүү дээ. Бид бол одоо энэ хот газараа бол өөрийнхөө хэмжээндээ л одоо зогсуулаад ингээд тэмдэглэж байна. За улс омоос нь ах моолоос нь төр улс маань төвшин төмөн болон амгалан байх болтугай сайхан баярлалаа та. Ирээд батарш болтугай. Бүгдээрээ сайхан баярлалаа. Баярлалаа. За ингээд Монголын үндэсний олон нийтийн телевизийн МН2 телевиз Наврус 2013 өдрөлгийг эх орон даяар шууд дамжуулан хүргэж байна. Ингээд бидний бас дараагийн арга хэмжээ өргөжлөх болно. Одоо 15 цагаас соёлын төв өргөөнд Наврус баярт зориулсан доомрын гişиг хүндэтгэлийн тоглолт маань болох болно. Ингээд үзэгч та бүхнийг бас эх орны маань төв зэг болсон Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж одоо Наврус баярын арга хэмжээг Наврусын тухай мөн Казак төмний зан заншил өв уламжлалын талаар танилцахыг бас урьж байна.
За ингээд Монголын үндэсний олон нийтийн телевизийн MN2 телевиз эх орны маань төв зэг болсон Сүхбаатарын талбайгаас Наврызын баярын өдөрлөгийг шууд дамжуулан хүргэж байна. Тэгэхээр одоо бидний зочлох байгаа гэр бол Баялгийн аймгаас хүрсэн ирсэн Үлгийн сумын Алтан цөгц Баяннуур сум хамтарсан ийм гэр байгаамаа. Ингээд та бүхэн энэ гэрт хамтдаа бүгдээрээ зочиж казак төмний бас өв уламжил соёл ёс заншил мөн энэ казак төмний бас энэ эд хэрэглийн талаар бүгдээр хамтдаа сонирхон харцгаая. За ингээд энэ гэрлөө бүгдээр хамтдаа зочилцгоё. Ой, тэхүүлээ. Шууд дамжиж шүү дээ. Одоо байж байгаа зэрэг. Одоо чи юмнууд тайлбарлаа ийм гэдэг шүү дээ. За ингээд бид казак сайхан юм өргөнөө орж ирсэн байна. За ингээд танд Наврызын баярын мэнд хүргэе. За баярлалаа, танд ч гэсэн Наврызын баярын мэнд хүргэе. За тэгэхээр энэ гэрийн тухай бас үзэгч түмэндээ танилцуулахгүй юу? За энэ гэр дотор бол энэ Наврызын баярын арга хэмжээг тохиолдуулан манай Баялгийн аймгийн музейн шилдэг үзмөрөөдийн үзэсгэлэнт урья та бүхнийг бол энд бол эртний хүмүүсийн өмсөж хэрглэж байсан өвлийн хувцсаага унганы дээлээр хийгдсэн, унганы ярсаар хийгдсэн унган дээл. За унган малгайтайгаа энэ годон дээл, за годон малгай зэрэг энд бол эмэгтэйчүүдийн толгойн өмсгөл энэ кимишек гэж нэрлэдэг. За энэ оройвч, за гоёлын зүүлтнүүд нь. За энд бол илгэн дээл үндэсний давтах тишгийг хийцтэй 19-р зууны үеийн хойно хоргоны арсыг ээлдэж зөөлрүүлээд мөн гараараа хатамбал гэж өмсөж байсан илгэн дээл байгаа. Мөн арс нь хэрдэхийн тулд драв гэдэг модны будгаар будаж өмсөж байсан. За үндэсний ор дэвсгэрүүд бол за энэ бол эртний хүмүүс бол мориор явган ихийн тухайн үед ядарч ирэхэд хөл толгоогоороо үргэж амархад цусан хэргэлд биендээ маш сайн гэж энэ орыг бол одоо хүртэл хэрглэж байгаа эмэгтэй эрэгтэй мөнгөн бүснүүд энд бол мөнгөн наашаага яваараа. За энд бол казакийн үндэсний эртний казак эмэгтэйчүүдийн толгойн өмсгөл мөн энд бол савгэлээ гэдэг хурмын хувцсын малгай. За үндэсний гутал байгаа. Энэ дотолтой бол тоогонцог байв гэж ярина. За энд бол гадна гадны бүтэнгийг тоогонцог дотор талын байв гэж ярина. Гэр дотор орохдоо тоогонцогоо тайлаад байвтайгаа орчдөг. Энэ бол казакийн ариун сөрийг сагсан онцлогтой үндэсний. За имэйл байх шиг байна. Энэ имэйлийг тайлбарлаж өгөхгүй их санаа харагдж байна л да. За энэ бол алтан чармал имэйл байгаа. Эмэгтэй имэйл мөнгөөр хийгдэж алтны ууран дээр барьсан энэ эмэгтэй имэйл байгаа. Эмэгтэй имэйлүүд эрэгтэй имэйлээс хийцээрээ том байдаг. Хойшоогоо матгаар ягаад гэвэл эрдэд бол нүүдлэгтэй эмэгтэйчүүд урдаа үлгийтэй хүүхдээ авч цудаг болохоор эрэгтэй имэйлээс хийцээрээ том байдаг. Залуу эрэгтэйчүүдийн баяр ёслоор гожимсдаг гоёлын хувцас, гоёлын дээл. За энд бас их сонин эд хэрэглүүд байна л да. Одоо доомбор, одоо бас хазаар, одоо тийм мөнгөн идэлүүд их харагдж байна. Мөрний мөнгөн идэлүүд, мөрний хэрэглүүд. За энд бол хөгжмийн зэмсгүүд. Казакт бол 20 төрлийн хөгжмийн зэмсгийг хэрэглэж тоглодог. За энд бол доомбор хөгжим аль болгоны хаймарт байдаг. За энэ доомбрын нэг төрөл чердер гэж ярьдаг. За энэ казак хуур, ховс, могон арсаар хүрсэн морин урд адилхан тоглогддог мөртлөө аян арай өөр гардаг. За модон аях сав суулгнууд. Энэ сав суулгнуудыг тайлбарлаад өгөхгүй их модон идэлүүд харагдаад байна. За энд бол мөнгөн тоногтой халбаг айр хийдэг. За модон твш. За энэ зистом буугүй юу? Энийг тайлбарлаад өгөхгүй. За энэ бол гуйлан домб. Гуйлан домб. За морины тойроо. Энэ бол хөгжмийн зэмсэг байгаа. Энэ морины тойроогаар бол хооронд зохиж морины догч байгаа гаргаж тоглодог хөгжмийн зэмсэг байгаа. За энэ мудан бөлөөр, мөнгөн бөлөөр. Мөнгөөр тоноглосон айр бүлдэг. Энд бас нэг хөгжмийн зэмсгэл харагдаад байгаа шин. Энэ одоо аман хуур гэж аман хуур энэ чанговс гэж хэлдэг казакт бол аман хуур байгаа. Энэ бол яг чанговс гэж хэлдэг. Энийг бол аман хуур. Хөгжмийн зэмсэг бас. Нийлээ Монголын хөгжмийн зэмсгүүдтэй бол төстэй энэ бол ятах манад бол житгэн гэж хэлдэг юм аа. Энэ бол житгэн гэж хэлдэг тийм. Үндэсний нэг хөгжмийн соёлоороо бас холбогддог бас төстэй. Одоо энэ говс хөгжмийг би сонирхоод байна л та.
Говьсон маань одоо Монголын ямар хөгжим зэмсэлтэй их төхөө байдаг вэ? За энэ бол морин урдаа их төхөө байдаг. Морин ур хөгжимтэй төстэй тоглогддог мөртлөө аян арай уянгалаг гарна. Домбор бол одоо мэдээж Казак ард түмний маань уламжлалт хөгжим шүү дээ, тийм ээ. За өөр сонирхолтой зүйлс юу байна? Өөр сонирхолтой зүйлс гэвэл одоо энэ байгаа. За энэ бол ширэн хөнөг. За энэ хөнөг бол Тэмээний бүхийн арьсыг хатааж хийсэн гүйс адаг. За эрдний хүмүүс бол гүүг бол энэ арьсаар хийсэн ширэн хөнөгөн дээр сааж байсан. Хүний биед маш сайн энэ хөнөгөн дээрээ гүүнийхаа сүүгээ сааж уухад бол энэ бол 19-р зууны хөнөг. Казак гэр бол өөрөө их уран чамин гоё хийцтэй байдаг шүү дээ. Ийм 10 ч гээл одоо Казак эмэгтэйчүүд ийм хатгамал гоё л гээл. Энэ 10-чны тухай бас сонирхолж байна. Яаж ойдгоо энэ төр гээл. За энэ бол цүлбүүрэн зүгээр байдаг л да 10-чигоо энэ үндснээ бас онцлог нь энэ угалзан хээ хошгар мүйс гэдэг хэлдэлтэй тийм хошгор мүйс угалзан хээ гэж хэлдэлтэй энэ хээнүүдийг бол энэ төрөл бүрийн цэцгэн хээ гэж энэ төрөл бүрийн одоо байгальд төстэй хээнүүдийг оруулж хатгадаг. Цүлбүүрэн зүгээр бач хий. Энд бол бүр энэ бол орчин харагдаад байна. Бүр эртнийх нь энд бас харагдаад байна л да. Энэ бол эртний. За энэ бол 1960 оны аягны хатгамал уутайгаа энэ бол Баялаг аймгийн 20 жилд зориулж хийсэн булган сум юм. Баялаг аймгийн булган сумаас. За энэ бол эртний нөгөө утсаар хатгаж ойж хатгаж хийсэн. За энэ бол хүүхдийн аравч гэж хэлдэг. Энэ жижигхэн аравчийг бол хүүхдийн орныхаа хойдолд бол дэлгэдэг. Ер нь бас ажиглаж байна л да энэ Казак гэр байна шүү дээ. Өөр ингэсэн юм онцлогтой. Одоо ингээд яг Монгол гэр бол хоёр багантай байдаг чинь энд яг баган харагдахгүй байх юм. Тэр тоо тий. За мөн Казак гэрийн онцлог нь бол ихвчлэн энэ 100 нод юм гэрдээ байдаг болохоор баг нь ихвчлэн байдаг юм. Ер нь одоо өвөл Казак гэрийг барих уу байхгүй юу? Өвөл бол эртний үед нүүдлийн үед бол өвөл бол Казак гэрээ барьж ирсэн л та. Одоо орчин үед бол энэ Казак гэрд 100 бол агаар нь сайн байдаг болохоор өргөн байдаг болохоор 100 л их. 100 ер нь Казак гэрийг барьдаг юм удамжид. За ингээд Монголын үндэсний олон нийтийн телевизийн MN2 телевиз эх орон даяар Наврус 2013 өдрөлгийг шууд дамжуулан хөргөж байна. Ингээд бид хүн бас одоо Баялаг аймагаас хүрэлцэн ирсэн одоо музейн хэсэг үзмрүүдээс үзэж та бүхэнд бас толилуулаа. Тэгээ манай Наврус 2013 өдрөлг маань цаашаа үргэлжлэх одоо ингээд 15 цагаас бас дахин соёлын төвөргөөнөө Казак ард түмний маань Домбрыг шиг хэмээх сайхан баярын хүндэтгэлийн концерт тоглолт соёлын төвөргөөнөө ишгэлэх болно. Бид нэвтрүүлэг маань үргэлжлэн цаашдаа хүрэх болно үзэгчтэй.
За ингээд Наврус 2013 өдөрлөг маань эх орны маань төв зэг болсон Сүхбаатарын талбайгаас үргэлжлэж байна. Тэгээд улс он бас Нахмуулаас нь Наврус баяр сайхан тэмдэглэж байна та. Сайхан тэмдэглэж байна. За өөр чинь бас баярын мэндийг хүргэе. Би Баянгөлгийн аймгийн Сэнгэл сумын харьяат Төмрөл гэдэг хүн байна. Улс он болсон мал мол болсон. Дид ард түмэндээ бас бэлчилгээ төвшөөд. За Монголын нийт ард түмэн тэн дотор Баянгөлгийн аймгийн Каза уурхаа дөрөв том ард түмэндээ хаврын баярын мэндийг хүргэе. За сайхан баярлалаа. За ингээд Наврус 2013 өдөрлөг маань бас Сүхбаатарын талбайд үргэлжлэж байна. Тэгээд 18 цаг хүртэл одоо энд одоо Казак төмний маань өв уламжлалт, ёс заншил, энэ сан Казак гэрүүд маань бүгд баригдсан байгаа. Тэгээд та бүхнийг бас хүрсэн гэрж байгаа Казак төмний ёс заншил, өв уламжлалттай бас танилцахыг урьж байна. Ингээд Наврус 2013 өдөрлөг маань энэ өрөөд өндөрлөж байна. Ингээд 15 цагаас та бүхэн соёлын төвөргөөнөө Домбрын их шиг хүндэтгэлийн концертыг өргөнөөр хүрцэн ирж үзхийг урьж байна. Ингээд та бүхэн сайн бүхнийг хүсэн өрөө.